хурлын гишүүд орон дүргээ тэгээд би энэ өргөн барьсан хуулийг дэмжихгүй байгаамаа. Тэгээ ягаад дэмжихгүй байгаа гэдэг үндслээ бас та бүхэнтэй хэлээ. Тэгээд ерөнхий сайдаас нь 2 асуулт байна. Нэгдүгээрт одоо энэ шинэ засгийн газар бүрдээд эхний ээлжинд хэмнэлтийг өөрөөсөө эхэлнэ, тэгнэ ягнэ гэд нэлээд сүртэй лооцсон тавьсан. Тэгээд үр дүнд нь яасан бэ гэхээр орон тооны бусаар ажилтдаг байсан хэдэн үндэсний ороод татан буулгаад яг үндсэн хэмнэлт гаргана гэж байгаа танаа манай улс төрчлөгөөр ажиллагээд явж байгаа төрийн албан агчтайгаа цомготгоно гэдэг мэдээллийг хийсэн. Тэгэхээр яг үгээр төрийн албан агчтай цомготгоод ажлаа салгацсны тэтгэмжийн төлөөд явахаар яриад байгаа тэр хэмнэлт чинь бас гарах уу? Хоёрт одоо бас хэдийгээр нөө хамтарч байгаа субъектүүд нь өөр болсон боловч одоо бас хамтарсан засаг ажиллаж байгаа гэж ойлгож байгаа. Өмнөх жишгүүдийг харахад хамтарсан засгийн газрын тэргуун шадар сай дээр засгийн газрыг бүрдүүлж байгаа 2 дахь том намынхан дарга нь ажилладаг байсан. Тэгэхээр одоо ажиллаж байгаа 3 шадар сайтынх нь 2 нь 1 намаас уу ирэх хөрж байгаа намаас томилогдоод ажиллаж байгаа. Зөөн нь бол энэ дорчхан даргыг тэргуун шадар сай дээр томилоод тэгээ Батбаатар даргыг бас нэг шадар сай дээр томилоод ажиллуулсан бол бас тийм улс төрийн соёлтой харагдах байх байсан болов уу гэж ойлгож байна Монгол Ардын намыг. Тэгээд хэнэгдэж байгаа төрийн албан агчдынхаа хариуд нь улс төрийн албан тушаалтнууд буюу дэд сайдуудыг бас эргээд томилно гэж ярьж байгаа нь бас нэлээд зөв юм уу буруу юм уу бас хариуцлагагүй мэдээлэл байна гэж би ойлгож байна. Тэгээд энэ дээр хэдийгээр үндсэн хуулийнхаа дагуу өөрийн бүр эрхийн хүрээнд бүт зөвлөлтгөний оруулж ирж байгаа ерөнхий сайд хариултаа өгнөс. Хоёр дахь асуултаа би сангийн сайдаас асуух гэсэн. Сангийн сайд өнгөрсөн кабинетэд бас энэ албыг хашиж ирсэн. Тэгээд ямар нэгэн байдлаар төсвийн тодтолт хийх нөхцөл байдал үүснэ үү гэдэг асуудал дээр хуулийн шаардлага үүсэгүй байна гэдэг тайлбарыг одоо 2-3 удаа бас хэлж ирсэн. Тэгээ одоо болохоор тодтол их шаардлагатай гэдэг байдлаар асуудал яригдж байгаа шиг байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр засаглалын докторгүй байдал үүснээр нь эдийн засгтаа санхүүтэй докторгүй бос байдал үүсгээд тодтол хийхээс өөр зайлшгүй нөхцөл байдал үүссэн гэдгийг хүлээмжшүүлж гэнэ гэж ойлгож болох уу? За энэ 2 асуудал дээр би хариулт авах гэсэн. За хариулт өгье. За учрал сайд. За энэ төсвийн зарлага бууруулах үндсэн бол 3 зарчмыг ерөнхий сайд бол бас томьёолоод байгаа. Нэгт бол энэ үндэсний хороо зөвлөлийг татан буулгах асуудал. Энэ сүүлийн байдлаар бол нэг 59 үндэсний хороо гэд бодоод үзэхээр үүнээс нэг 28 хороо үндэсний зөвлөл ажлын албатай тодорхой төсөв мөнгөтэй. 28 хороо үндэсний зөвлөлийг татан буулгахад нийтдээ нэг 311.5 тэрбум төгрөгийг хэмнэн гэдэг ихний тооцоол байна. Томилолт, эд тогшил, хангамж, хурал уулзалтууд, олон улсын янз бүрийн одоо хэвлэл мэдээлэл гаргах асуудлууд гэдэг ингээд хэмнэхээр 410.1 тэрбум төгрөг. За сая хөрөнгө оруулалтын төслүүдийн санхүүжилтийн хэмнэлт гээд 325 тэрбум төгрөг гэдэг ингээд хэмнэлтүүдийг хийн гэж одоо бид бол ихний байдлаар үзэж байгаа. За төрийн албанд ажиллаж байгаа албан хаагчдын дунд бараг сул оронтой бол одоо бид нар нэгтгэж юм л да. Бараг 6,000 хүрнэ. Сул оронтой. Тэр хин нэгэн ажиллаж байгаа биш. Гэхдээ сул оронтой үүсгээд сонгон шалруулалт зарлаад ингээд энд нь нөгөө цалингийн багцд нь яваад өгдөг. За үүний цаана мэдээж одоо нөгөө төрд ажиллаж байгаа төрийн албан хаагч нарын одоо хэмнэлтийн асуудал яригдана. Гэхдээ бид бол энэ эдийн засгийн сорилтыг ард түмнийхээ ар нуруунд дээр бол үүрүүлэхгүй гэдэг зарчмыг бол барьж байгаа. Тийм ч учраас одоо энэ бүтцүүрэлтгүүний хууль за энэ төсвийн доктортой байдлын хууль батлагдсны дараа бол за энэ эдийн засгийн хөгжлийн яамнаас ч гэсэн засгийн газрын төсвийн хүрээний мэдээлэл эх оны тэр төсвийн төсөөлөлтөд уялдуулаа оруулж ирэх үеэрээ бол за бид нар тэр зарлага талдаа бичигдэж байгаа гадаадын зээл тусламжийг бол төсвийн алдагдал гэж үзээд ийм эдийн засгийн хүндрэлтэй цаг үед бол бид өнөөдөр зүгээр ажиллаа хийж байгаа төрийн албан хаагч нарын асуудал руу бол орохгүй. Сул оронтойгоо хэмнээд үндэсний хороо зөвлөл шаардлагагүй одоо энэ зардал мөнгө багасгачихад бол
бид тодорхой одоо хэмнэлтийн горим руу шилжих бүрэн бололцоотой гэж ингэж үзэж байна. Тийм учраас бол төрийн албаа хаагчдыг одоо ажиллаа хийж байгаа төрдөө тангараа өргөсөн, жинхлэгдсэн төр орлон гүйцэтгэгч биш. Ийм одоо хуулийн дагуу ажиллаа эрхэлж байгаа хин нэгний эрх зүйн байдлыг дордуулсан үйлдэл бол огт хийхгүй. Зүгээр бүх төвшөнд 9% хэмнэлт хийнэ гэд сая судалгаанууд хийхэд бол төрийн өмчт компаниуд дээр ч тэр, яамдууд дээр ч тэр, агентлагууд дээр ч тэр ихэвчлэн бараг ингээд сул орон тоонод бүртгэдэг. Зарим яам агентлагууд дээр бол 9% болвол бүр бага юм бил. Зарим газар бол бараг одоо 20 орчим хувийн сул орон тоонууд жилбэг баг. Жишээ нь эдийн засгийн хөгжлийн яамн дээр ч гэсэн 28 газар хэлцээг бол бид нэр 7 газартаа 10 хэлцээ. За Жавтан сайд хариулт өгье. За одоо ирэх асуултанд хариулъя. Төсвийн тодтол хийх хуулийн үндэслэл шаардлага гэж байдаг 34-ийн 1-ээс 4 хүртлийн 4 залт байгаа. 4 үндэслэл байдаг гэсэн үг. Тэгэхээр өнөөдрийг хүртэл энэ 4 үндэслэлийн бидний гол барьж ирсэн нөгөө алдагдал гэдэг нь энэ 34-ийн 1-ийн 3-аар дотоодын бүтээгдэхүүний 3% хэрвээ алдагдал хүрвэл төсөв тодтол хийнэ гэсэн ийм залттай. За та биднийг 2, 3, 4 саруудад ярьж явах тул нөхцөл байдал өнөөдрийг бодвол арай дээр байсан. Ер нь бол 5 сарын 14 хүртэл арай дээр байсан шүү. За одоо ингээд шинэ нөхцөл байдал үүсээд тодтол хийх үндсэл нь 34-ийн 1-ийн 4 буюу төсвийн эргэлэн захирагч нарын хооронд зохицуулт хийх шаардлага үүсэж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт орж байна гэсэн үг. Тэгэхээр ямар нэг яам бүтцийн нэрэн дотор ингээд цэг таслал хүртэл өөрчлөгдөхөд тодтол хийх ийм нөхцөл үүсч идэг. За энэ удаа бол бүтэц бүрэлдэхүүнд бас баг. За ерөнхий сайд хариулт өгье. Цаг гэж байна. За Эрдэнэ улгийн одоо сайд тандаж нэг үг хэлье. За сайд байсан хүн, хяналтын сайд байсан хүн, улсын их хурлын гишүүн юм загасны ой санамжтай байж чадахгүй. Таны баталсан хууль чинь дэд сайд байна гэдгийг хэлсэн болохоос биш. Таны баталсан бүрэлдэхүүний хуулинд хуучин хуулинд чинь бүтцийн хуулинд чинь дэд сайд байж байна. Таны баталсан төсөв чинь дэд сайдын оронтой байж байна. Би тэрнийг хэлсэн болохоос дэд сайдыг бий болгоё гэж би яриаггүй. Шинээр бий болох гэдэг юм биш ээ. Одоо хяналтын таны хариуцчаас ажил ихэхэд боомд хяналт шалгалт 20 минутын хотын асуудал хариуцсан 3 үндэсний хорооны ажлын албанд 48 хүн байгаа. Бүр дээр нэмэгдээд тэр асар их зардлууд байж байгаа нь төсвийн хэмнэлт 8.4 тэрбум төгрөг. За тэгээд төрийн эмчийн компаниуд томилсон хяналтын менежерүүдийн үр ашиг юу байна? Энэ үр ашиг татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулах асуудал ярьж байгаа болохоос биш зөв зүгээр удаан жил ажиллаж байсан төрийн албаа. За гүйцэж хариулъя ерөнхий сайд. Халт солих гэдэг асуудал биш ээ. Одоо ард түмнийг чирэгдүүлээд байгаа цүнх хөрөгчд тэгээд улс төрийн шумаар орж ирээд төрийн албагч дарангуулад байгаа, ард иргэдэд чирэгдэл учруулад байгаа. Тэгээд данхаасан бүц болгосон дарга оронтой хэд нэмэгдсэний ганцхан жишээ эдийн засгийн хөгжлийн яам дээр 10 яам газартай ажиллаж болох газар 28 газар хэлцтэй болсон гэдгийг би онцлж хэлээд байгаа шүү дээ. Эрчим хүчний яам дээр ингэж давхардуулсан 5 бүтэц бий болсноороо юу болов? Үндэсний ороо өнөөдрийн энэ одоо хариуцлагагүй байдал бий болсон. Ийм учраас энийг нэгтгэж зангидж байгаа юм. Ийм учраас одоо хяналтын асуудал ихэд бүх яам дээр давхацсан, хөдөө орондод эзэнгүүдсэн энийг харин одоо зэгцлэх шаардлагын үүднээс хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийн хяналт нь бол хуулиараа эдийн засгийн хөгжлийн яам, шадар сайдад хууль тогтоомжийн хэрэгжилтийн хяналт нь хэрэглэх газартаа ирсэн. Ийм зарчмаараа хуучин явж болж ирсэн. Цаашдаа жилийн үр дүнтэй ажил